манай одоо ойрын дотны хүн маань гэр бүлийн одоо хүн маань хотоодны хорт ховдор тусаад яг тэр үед бол Монголоос би идэх зүйлийг хайгаад олж чадаагүй. Хавдар судлалын эмнэлэг дээр бол одоо уургийн агуулмж өндөртэй бүтээгдэхүүнүүд зөндөө байсан. Тэгэхдээ уургийн агуулмж өндөртэй энэ бүтээгдэхүүнийг идэл болчих юм уу? Өөр давхар бас зүйл хэрэглэх хэрэгтэй шүү дээ гэд. Яг тийм нэмэлт зүйлүүдийг хайхад байхгүй байсан. Тэр маш их одоо эмзэглэмээр юм шиг, гомдмоор юм шиг тий. Тийм хүмүүсийг одоо яг гэж байгаа юм ч гэдэг юм те. Нэг тийм мэдрэмж төрж исэн. Тэгээд би ер нь ийм бүтээгдэхүүн солонгос хүмүүс бол өдөр тутмын амьдралдаа хэрэглээ явж байгаа. Энэ зүйлийг манай монголчууд мэдэхгүй байна. Тийм учраас энэ бүтээгдэхүүнийг гаргая гэсэн зүрх сэтгэлээр судалж явсан. Эцэст нь одоо энэ оны 7 сарын 31-нд үйлдвэрлэлээсээ гараад ингээд наашаа гачигдаад явж байгаа. Хамгийн хурдан мэдэгддэг үр дүн нь юу вэ гэхээр хоол шингэхгүй те дотор ингээ ходоод эвгүй хүнд байдаг штэ бид нар. Тэгэхэд ингээ уухад л аягүй сайхан хөнгөн мэдрэмж төрнө. Цээжний хорсоо байхгүй болно те. Хөтгөн гарахгүй байлаа гэхэд нэгийг сайхан уучгаж жоохон байж байгаа л сайхан хүндэрчин. Тийм. Тэгээ нэг учиргүй гүйлгээл тэр хүн ингээл зовоогоол тийм биш. Одоо Солонгост ийм төрлийн бүтээгдэхүүн 1 сарын буюу одоо 28 хоногийн хэрэглээ нь 230 мянган вон гэдэг байхгүй. Энэ бол Монгол мөнгөөр 600-700 мянган төгрөг. Тэгэхээр мэдрээ одоо өвчнөөс сэргийлэх нь байтугай тий. Өвдсөн хүн маань ч гэсэндээ энийг ийм үнээр аваад уух нь хэцүү байхгүй юу. Тэгэхээр энийг яаж одоо Монгол хэрэглэгчид тохирсон үнээр хямдаар үйлдвэрлэх вэ гэдэг зүйл надад тулгарч ирсэн. Тэг яаж хийсэн бэ гэхээр би яг 24 оноос ахуулаад Солонгосын засгийн газарт одоо төсөл бичгээр зориулсан. Энэ бол маш хэцүү л дээ. Төслөө бичнэ, материалаа ингээд илгээн тэгээд ингээд шалгагдаж гарч ирнэ. Тэрний дараа ингээд үнэхээр материалаараа тэнцчих юм бол очиж зарим төсөл бол 1 удаа, зарим төсөл бол 2 удаа ярилцлаганд орно. За тэгэл бүр ингээд амар том тайзан дээр гараал ингээд зарлуулаад урд гараал тэгэл 20-30 шүүгч суудсан. Одоо надад тийм бичлэгүүд YouTube дээр байдаг юм л да, солонгос хэлээр ихтгэл тавьж байгаа. Тэгэл тэрийг чинь ингээд амар бэлдэн штэ. Тэгээд маш их цаг хугацаа орно. Би чи өөр ардаас ингээд нөгөө үндсэн үйл ажиллагаа маань явж идэг. Хамгийн гой баяртай байсан мэдээ маань бол яг ингээд энэ бүтээгдэхүүн үнэхээр одоо солонгос дээр байгаа бүх стандартыг хангаж байна, шаардлагыг хангаж байна. Тэгэхдээ үнэн нь бас боломжийн одоо ингээд гадагшаа нийлүүлэхэд боломжийн үнэтэй гарч ирсэн байна. Хоёрт нь нийгэмдэр байгаа тийм Монгол улсын одоо хүн амын эрүүл мэндийн төлөө гэсэн энэ сэдвтэйгээр төсөлтөд 5 төсөлтөд яг адилхан орчсон. Одоо энэ ногоон уран бүтээгдэхүүнд би 67 төрлийн нэр төрлийн ургамлыг оруулсан байхгүй. Дан ганц одоо тий нарийн ногоо биш. Жимсг нь оруулж гин, үр тариа оруулж гин. Тэгээд хамгийн гол онцлог юм 14 төрөл нь эмийн ургамал байхгүй. Яг тэр солонгосын чичон гэдэг эмийн ургамлаараа хамгийн одоо алдартай сайн чанарын ургадаг газраас нь авсан. Тийм эмийн ургамал орсон байгаа. Нэмэлтээр бол зарим хүмүүс яаж хэрэгэлдэг гэхээр хоолны хооронд бас хэрэгэлсэн ч болно. Гэхдээ нөгөө нэг калкулор багтаа болохоор таргалах ч юм уу тийм айдас байхгүй. Энэ бол гэхдээ хүнсний нэмэлт бүтээгдэхүүн биш. Хоолны хооронд хэрэгэлсэн ч хоолноос авах амьд юм авах боломжтой гэж байгаа. Тэгэхээр Солонгост жишээлбэл 60 настай хүн бол үнэхээр залуу хүнд ордог. Хөдөлмөрийн одоо чадамж нь маш өндөр. Яг л залуучуудтай зэрэгцээ ажиллаад явж байдаг. Тэд нар бас яаж юм гэхээр өдөр тутмын амьдралдаа хооллолтоо ингээд тий залуугаас айгүй сайхан зөв хоолцсон байна. Хүнсний ногоог тий хоолундаа хэрэглээд иддэг байнгын хачрандаа ялангуяа бүр ингээд түүхийгээр нь ширээн дээрээ навчийг тий тавиад ингээд нэг мах авдаг бол хажуугаар нэг навч заавал хийж идэх ч юм уу. Ингээ хэрэглээ сурцсан хүмүүс. Гэтэл манай Монгол тэсэргээрээ ямар байна вэ гэдэг зүйл надад бол 3 жилийн өмнө харагдчихсан. Залуучууд маань өглөөний цайгаа уухгүй явж байна. Эсвэл хит одоо завгүй ачаал дундаа өдрийн цайгаа алгасж байна чинь. Энэ байдлуудаас одоо ингээд салах хэрэгтэй гэдэг хүмүүс бол маш сайн мэдээд байгаа. Гэхдээ боломж нь одоо болохгүй ч юм уу те цаг зав нь амжихгүй. Тэгэхээр л энэ бүхнийг шийдэхин тулд одоо нэг энэ бүтээгдэхүүнийг гаргацсан. Зүгээр нэг утыг ингээд савлаад бүгдээрээ уух боломжтой шүү. Заавал энэ бүтээгдэхүүн гэхгүйгээр бүгдээрээ гоё эрүүл бай. Ногоогоо бас өдөр тутмын хэрэглээндээ хэрэгэлцгээе бүгдээрээ эрүүл байцгаая гэж уриалмаар байна.